Монголын ардчилсан холбооны анх дугаар их хуралдсны 26 жилийн ойн баярын өдөр байгаа. Энэ ойн баярын өдөр зориулж өнөөдрийн энэ хэвлэлийн баг хурлыг зардан хуралдуулж байгаамаа. Тэгээ хуралд бол улсын их хурлын гишүүн, ардчилсан холбооны дарга, Баттулга, мөн улсын их хурлын дарга, ардчилсан намын дарга, Инколд, улсын их хурлын дэд дарга, Монголын анхны ардчилсан парламентын дарга Гончигдэр дарга нар оролцож байна. Монгол улсын түүхэнд бас нэгэн түүхэн өдөр одоогоос 26 жилийн өмнө тохиож ирсэн байна. Монголын ардчилсан холбоо анхныхаа хурлыг хийгээд ингээд ард түмэнд тавьсан илтгэлийг тухайн үеийн тэр нийгмийг шөмжилж харж иржсэн ийм түүхэн өдрөөр тэмдэглэгдэн өнгөрсөн байдаг маань. Илтгэлийг бол тухайн үедээ бол бас жүжигчин одоо бидний нэрээр гавьяа жүжигчин одоо төрийн сөрөг цосор орон уншиж одоо энэ олон нийтэд хүрэх ийм үүргийг хүлээж ирсэн байна. Тэгээд энэ ардчилсан холбооны анхны хурлаар бол ерөнхий зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүний 35 хүнээр тэргүүлэгч гишүүнээр ингээд амар санаа, бат сүх, жавхлан, зориг, нинж, сосор орон, Сүхбаатар, Элбэгдүрж, Инг төвш нарын ийм 9 хүнийг ингэсэн сонгож явсан ийм түүхэн үйл явдлууд болж ирсэн юм байна. Мөн энэ хурлаар бол ард түмэнд хандсан Монголын ардчилсан холбооны анх дугаар их хурлын уриалга гэж гаргаад энэ уриалгатаа бол нэлээд олон зүйлүүдийг гаргаж бичиж ирсэн. Мөн Монголын ардчилсан холбооны анх дугаар хурлаас бүгд найрамд тухайн үедээ бүгд найрамд Монгол ард улс энэ ардын хурал Монгол ардын улсын төв оронд өргөн барих бичгийг одоо бас сонирдуулж өргөн барьж байсан гэсэн ийм түүхэн онцод 89 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөр ингэж тэмдэглэгдэн гэрсэн байна. Ингээд Монголын ардчилсан холбооны барилцаанууд мөн тухайн үедээ бас энэ ардчилсан хувьсгалд оролцож байсан бүхэндээ өнөөдрийн баярын мэндийг хүргье. Та бүхэнд баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Улсын хурлын чуулганы хуралдааны эрдэс хүрэхгүй байгаа та бүхэн анзаарч байгаа бах. Бид өнөөдөр Монголын ардчилсан холбооны анх дугаар хуралдааныг 26 жилийн ойг тохиолдуулан хурал хийгээд энэ 26 жилд ер нь ардчилсан хүчинд дангаар нь засгийн эрх барих боломж Монголын ард түмэн өгч үгүй юу гэд үзэхэд улсын хурал 76 гишүүнтэй. За 96 онд 51 гишүүнээр эрс бүрддэг байсан. Та бүхэн санаж байгаа бол 96 оны эхний 2 сар улсын хурал хурлаа хийж чадаагүй. Бид 50 гишүүнтэй байсан. Ардчилсан хүчин. Тэгээ нэг гишүүн дутсан байдаг. За түүнээс хойш бид бол засгийн эрхийг дангаараа барих боломж бол байгаагүй юм байна. Өнөөдөр ардчилсан намынхан бүгдээр орцуулсан. Бат Эрдэнэ гишүүнээс бусад бүгд ирсэн. Гадаад томилттой байгаа. Иргэний зураг нам орсон. Монгол үндэсний ардчилсан нам орсон. Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт намын гишүүд нэг ч ирээгүй учраас эрс хүрэхгүй байгаа. 37 гишүүнээр 2 гишүүн дутаад байгаа. Одоо бид дахиад улсын хурлын тамга газраас гишүүдийн хуралдаа ирэхийг урьж байна. Ер нь бол энэ удаагийн ээлж тус чуулганаар төлөвлөсөн асуудлуудыг та бүхэн мэдж байгаа байх. Зөрчлийн тухай хууль гарцсан. Эх 9 сарын 1-ээс хэрэгжинэ. Тэрний эцсийн найруулга одоо 213 хуулийн нэр уншиж би энэ зузаан ямиг унших ёстой. Нэгдүгээр ажил хэрвээ чуулган нэгдсэн бол. Хоёрдугаар ажил хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн эцсийн редакцийг унших ёстой. Барилгын тухай хууль байна. Хүүхдтэй холбоотой 2 хууль байна. Энэ бүх хуулиуд өнөөдрөөс эхэлж хэрэгжиж болж байхад бид 4 сар руу шилжүүлэх гэдэг шүү дээ. Хэрвээ чуулганы эрс хүрэхгүй бол түүнээс гадна татварын ерөнхий хууль, аж ахуйн нэгжийн орлогын татварын хууль, хувь хүний орлогын татварын хууль маш одоо дэвшилтэй хуулиудыг 2 жилийн турш хэлэлцүүлэг хийгээд гишүүдийн гаргасан саналыг тусгаад өргөн бариад хуулиа гаргах гэхээр Монгол ардын намын гишүүд биднэртэй хамтар засгийн газар байгуулсан Монгол ардын хувьсгалт нам, Монгол ардын намын гишүүд бол хурлаа хийсэн хэвээрээ байна. Татварын реформыг бид нар 10 жилийн өмнө хийсэн. Одоо бас л томоохон алхам хийхээр төлөвлөсөн байгаа. Босгоо өөрчилж байна. Татварын байцаагчид 40-50 төрлийн тайлаа авч дарамтлалтыг болиулж байна. Хэлбэршүүлсэн татварын систем хийж байна. Энэ болгон бол бизнес эрхлэлийг хүлээж байгаа хууль байна.
Дараагийн бүлэг хууль бол эрүү болон зөрчлийн процессын хуулиуд хууль шахуулах ажиллагааны тухай хууль гэдэг ийм хуулиуд байгаа. Ахаад энэ нэг 6 хууль байгаа. Бас сүүлийн 2 жил хэлцүүлэг нь яваад дуусаад 3-400 санал хураах байсныг болиулаад засгийн газар буцаж аваад татаад шинээр өргөн барьж байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл байна. Бас энийг бас эсэргүүцэж байгаа мó бас энийг ойлгохгүй байгаа. Цагдаа прокурор байна. Боловсролын тухай хууль байна. Төвийг сахих байна. Сонгогдсон, дамжигдсан төрийн өндөр албанчлалд хариуцлага хүлээх тухай хууль байна. Ийм их ажил хүлээгдээд байхад арчилсан нам, үндэсний арчилсан нам, иргэний зориг намаас бусад гишүүд одоо хуралдаа суух хэрэгтэй. 26 жилийн өмнө Монголын арчилсан холбоо хурлаа хийхдээ гишүүд нь цалин авдаг ажилдаа ирэхгүй байна гэж ингэж бодож бол хурал хийгээгүй байх. Улсын их хурлын 76 гишүүний ажилдаа ирдэг хариуцлагатай эдгээр намуудаас үлдэж байгаа улсууд бол хуралдаа ирэх хэрэгтэй. Өнөөдөр баярын өдөр. Тэгвэл бид ажиллаа хийх ёстой. Ахаад 3 сар бүтэн 2 сарын үлдсэн хэд хоног байна. Энэ хооронд улсын ажил тасралтгүй явах ёстой. Одоо энэ ээлж тус чуулган төлөвлөсөн асуудлаа хэлцээ дуусаад гишүүд тойрогтой ажиллах хэрэгтэй. Очоод юу ярих вэ? Би одоо цалин авдаг ажилдаа суухгүй хурлаа хайсан тухайгаа ярих юм ардын намын гишүүд. Монгол ардын намын гишүүд инх хоёрыг шадар сайд болгоогүй төлөө хуралдаа суугаагүй ярих юм уу? Тэр бол их л хүндрэлтэй асуудал тэдний хувьд үүсэх байх. За арчилсан нам, иргэн зориг нам, үндэсний арчилсан намд бол асуудал алгаа. Бүгд өнөөдөр хуралдаа ирцгээсэн байгаа. Иймэрхүү мэдээлэл бас өгье гэж бодсон. За өнөөдөр Монгол улсын шинэ үеийн төвөнд бол үнэхээр түүхэн чухал өдөр. 26 жилийн өмнө яг энэ өдөр Монголын арчилсан холбоо ах дугаар хурлаа хийж тэр хурлаанд тэр үеийн арчилсан төлөө нэгдэн нийлж байсан арчилсан социалистлагын шинэ дэвшил холбооны төлөөлөгчд очиж үг хэлж одоо ч гэсэн мартаагүй бах манай арчилсан социалистлагыг төлөөлж Батбаяр буюу Баабар хаан шалдан байна гэсэн алдартай үгээ хэлж үнэхээр нийгмийн бүхэлд нь сэрээжсэн ийм үйл явдал болж ирсэн. Тэр үед бид нар өнөөдрийг төсөөлөхдөө хөгжлийн энэ өндөр түвшин хүн амын энэ сайхан байдлыг эдийн зэрэгт хүрнэ гэсэн тийм том мөрөөдлийг тавьж чадаагүй л дээ. Харин юг мөрөөжээс гэхээр арчлуул 26 жилийн дараа бол бат сууршаад Монголын улс төрийн амьдрал бол жигдрээд ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээсэн хүмүүсүүд өндөр хариуцлага, өндөр мэдлэг, өндөр сэтгэлийн хатаар бол ажиллаа бүтээж чадах тийм үе бол аль хэдийн болцсон байна гэж ингэж үл төсөөлж ирсэн. Тэр үед малыг малчтад өгөх тухай асуудал цалин 1000 төгрөгийн төгрөх тухай асуудал харин зоригтой дэвшүүл тавьж ирсэн. Бусдыг бол төсөөлөхгүй байсан. Гэтэл өнөөдөр бид нар бол бас ийм том амжилтанд ийм төрчгээд харин бидний төсөөлж бодож ирсэн төсөөлөөс өөр зүйл үүсэж байна л да. Их хурлын дарга хэллээ. Бид нар бол энэ 26 жилд бол яг олонх байх бүрэн эрхийн чадамжаараа бол ажиллаж чадаагүй юм. Тэрний нэг сонгодог жишээ нь бол намайг их хурлын дарга байхад 96-аас 2000 онд бол 50 гишүүн одоо бодоход бол олонх байсан штэ гэж хэлэх байх. Тэр үед олонх гэдэг 51-ээр бүрддэг байсан. Яг тэр үед мөн одоо тэр үеийн Монгол ардын хавьсгалт нам олон удаа жил сараар нь тоолох юм бол олон сараар нийт нийлбэрээр нь жил хурлыг хаяж эрдэсийн бүрдлэг буюу 51 гишүүн хүрэхгүй учраас хуралдаж чадахгүй. 51 гишүүн хүн хүрч чадахгүй учраас ерөнхий сайдаа томилж чадахгүй 6 сар хүртэл байжлаа шүү дээ. Тийм л бэрхшээл дундуур туулсан. Тийм бэрхшээл дундуур туулахд бол арчилсан нам ямар үргийг л хүлээд өгөхтэй зэрэг нэгэнт арчлалыг эхлүүлж ард түмнийгээ хүсэл зоригтой хамт, ард түмнийхээ мөрөөдөлтэй хамт, ард түмний төрөхтөн авчирсан тэр эрхчлөөтэй хамт энэ хөгжлийг авч явах үүргийг хүлээсэн учраас ямар ч үед энэ үүргийг нуруунд дээр үрж ирсэн байдгийг. Харин нуруунд дээр үрж ирэхдээ бусдтай заавал дамналцахгүйгээр байхгүй бол болохгүй тийм л
одоо суудалтай, тийм л саналын хуваарлттай ингэж л явсан юм л да. Тэг өнөөдөр бас 26 жилийн дараа яг энэ өдөр ингээд ардын намынхан, Монгол Ардын Хувьсгалт намынхан хуралд орж ирэхгүй тэгээд хуралдах боломжгүй болгоод бусд нь бол эртсээ 100% эртсийн бүрдэлтэй баг ингэж хангачхаад байж байна. Оюун гишүүн арга байх бол улсын нэр хүндтэй байгууллагын даргын хувьд тэр хуралдаа суухаас аргагүй байна. Мөн Баатар эдийн гишүүн мөн гадаад томилтоор явчихад хараахан ирж амжааг байх жишээтэй байна л да. Өмнө нь ч гэсэн харсан баг хуралдаан дээр та нар эртсээ үрдвэл тэрний дараа орно гэж одоо манай сэтгэлчдөө сайн андах байгаа. Тэр зүүн зүгээрээ суудвал хов хоосон байж байгаад эртс 39 гээл их хурлын дараа зарлахтал орж ирдэг байлаа шүү дээ. Ингэж болох юм уу юм мэдэхгүй. Энэ бол бидний 26 жилийн өмнө арчлал гэдгийг ойлгож байсан ойлголт биш. Улс төрийн эрхчлөө гэдгийг ойлгож байсан ойлголт биш. Ийм л байдал байгаа юм. Тийм учраас өнөөдөр бол ээж тус чуулгана заавал хийх асуудал бол их даваадуулгүй хэлэхэд бол үнэхээр манай улс төрийн давагдшгүй хүчин зүйлийн өмнөх заавал шийдвэрлэх ёстой асуудал болчихлоо шүү дээ. Саяны хэлсэн хуулиудыг хардаа та нар баяжаас л ба хүүхдийн эрхийн хүүхдийн төлөө 2 хуулийг батлахад яаж тэд нэр баярлж байсан яаж байсан өнөөдөр Монголын нийгэмд 3 бүлгийг л бид нэр төр дээд зэрэгээр анхаарахаас арга байхгүй тэдний мөн өөр хөлөөгөөс арга байхгүй ягаад гэвэл тэд нэр өөрсдийнхээ эрх хэрэгчлөөг бүрэн чадамжаар хэрэгжүүлэх боломж нь хязгаарлагдмал байдаг ахмадууд хүүхдүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ 3 бүлэг энэ 3 бүлгийн эрх хэрэгчлөөгийн хуулиар хамгаалаад гээ. Хуулиар бүх байгууллага иргэд бүгд энэ эрхийг нь хангах ёстой. Ийм л асуудлыг батллаа. Том зузаан хууль гарсан. Зузаан хууль гэдэг нь эрхийн ямар хэмжээнд хамгаалав гэдгийг л илэрхийлж байгаа илэрхийлэл. Тийм учраас ээлж чуулганы сүүлийн өдөр редакц уншиж хамжааг. Одоо энэ редакцийг уншмаар. Энэний төлөө бол чуулганд хариуцлагатай орж ирэх учиртай байхгүй. Энийг би хэлэх гэсэн юм. Нөгөө талаас өнөөдөр энэ 26 жилийн өмнө хуралдахад оролцож байсан тэр бидний хэлдгээр ардчлалын хувьсгалын партизануудаа баяр хүргэж байна. Эдний үйлсийг өнөөдөр авч явж байгаа тэр сэтгэл нэгтэй, зүтгэл нэгтэй хүний эрх хэрэгчлөөг улс төрийн эрх хэрэгчлөөтэй хамт нэгдмэл болгож авч явдаг тэр нөхдөөд өнөөдөр баяр хүргэж байна. Энэ 26 жилийн баярын өдөр за мэдээж одоо дүгнэлт эргээд бас энэ түүхээ нэг харах хэрэгтэй байх л та. Тэгэхээр бид та нар бол одоо анх гарч ирэхдээ энэ одоо нийгэмдийн тэгш байдлыг тогтоон шудраг байдлыг одоо юу яана гэдэг их олон сайхан зүйлүүд амлаж ирсэн. Наад зах нь л одоо дарга нар тусгай хангамжтай байх ёсгүй гэж гарч ирж байсан. Өнөөдөр бүр бүхэл бүтэн энэ төр засаг эргээд бүр одоо за хатуухан хэлэхэд бүр бүлэглэл бий болчихсон. Маш их одоо хөрөнгөчсөн ийм байдалтай болчихлоо шүү дээ. Тэгээд яг энэ байдлын талаар энэ тэгш бус хуваарлалт шудраг бус байдал хуулийг одоо дээдэлтгүй за хууль мөрддөггүй наад зах нь одоо их хурлын өнөөдөр цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл 9 цагт өнөөдөр ажилдаа сургуультаа цуглаж хахад тэрнээсээ дор болчихсон ийм дампуурл хямралын энэ байдлыг өрн засаглалын хямралыг та нар өнөөдөр юу гэж дүгнэж байгаа вэ? Энэ дээр одоо та нар ямар сургамж гэдэг юм одоо юу гэдгийг энийг бас сонсомоор байна л да. 26 жилийн өмнө энэ өдөр би тэр заалан сууж исэн л да хуралд. Тэгэхэд гудамжаар машин байгаагүй л дээ. Өнөөдөр гудамж ямар байгаа та хүн мэдж байгаа бах. Олон юм бол энэ 26 жил өөрчлөгдөж. Тэгвэл улсын их хурлын гишүүдийн хариуцлага гэдэг юм бол энэ их хурлын үед бол уламд орцсон. Өглөө хурал цагтаа эхэлдэг та бүхэн сэтгүүлчид мэдж байгаа. Тэрийг бол би нээж өгсөн байгаа. Камераар хардаг. Асуудал байж болно. Хэлж байгаа асуудалтай санал нийлэхгүй байж болно. Орж ирээд хуралдаа суух үүрэгтэй болсооч цалиа авдаг. Тэгэхээр энэ бол одоо хуралдаа ирэхгүй байгаа гишүүд анхаарах хэрэгтэй. Би түрүү намаар нь хэлсэн. Хуралдаа ирдэг сайн гишүүд байна. Хуралдаа ирдэг улс төрчдөг гишүүд байна. Тийм учраас бүгдээрээ хуралдаа ирэх үүрэгтэй бол ирэх хэрэгтэй. За 26 жилд Монгол улс бол нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь $500-оос $4,500 өгдөг чи 9 дахин өслөө. Энийг олж хардггүй Монгол улс улам ядуурсан барьсан гэдэг улсууд байдаг. Тэгж хэлэх эрхийг бас өгсөн юм аа. Бид бол сайн юм ярдггүй болоод их удаж байгаа. Муу юм их ярьдаг.
манай улсад сайн юм зөндөө байна. Шудраг бас байхгүй гэж ярьж байгаа. Шудраг бас байна. Авилгатайгаа тэмцэж байна. Бүх хүний санаанд төрсэн шудрагасыг бүрдүүлж чадаагүй гэж боддог хүмүүс байна. Бас л тэр хүмүүсийн эрх нь байна. Тэгэхээр юмыг наантай цанцтай харж үзэх хэрэгтэй. 26 жилийн дотор бид Америк улс шиг хөгжилтэй улс болох боломжгүй. Тэгэхдээ бид тэр алхам цэр зүгээр бол маш том алхам хийсэн. 9 дахин өслөө дотоодын нийтүүдэд. Энэ гудамжаар машин багтахаа байл. Бид бас сайн зүйлийг олж хармаар байгаа сэтгүүлчтэй. Мэдээж одоо бүх хүн таалагдах боломжгүй. 90 оноос өмнө энийг ярьж чаддгүй байсан. Одоо бол бид ярьдаг болсон. Тэр бол дахиад энэ арчлыг ачгаавья. Одоо бид төр засаг ажлыг гэвэл энэ сонгогдсон улсууд нь цалингаа авдаг ажилдаа ирэх хэрэгтэй. Монгол Ардын намын гишүүд ирэх хэрэгтэй. Монгол Ардын хувьсгалт намын гишүүд ирэх хэрэгтэй. 76 гишүүн гэж гадна талаас харагдж байгаа боловч энэ их хурл дотор ч 5 намын гишүүд байна. Энэ 5 намын гишүүдээс 3 нь бол хариуцлагатай байна. Хуралдаа ирж байна. 2 нь бол ирэхгүй байна. Тэгээ ирэхгүй байгаа гишүүдээс та бүхэн асуух хэрэгтэй. Энэ шудрагаас хууль дүрм цалингаа авдаг ажилдаа ирдгүүг нь. Нэг асуулт байна л да СПН телевиз. Тэнцвэрс байдал бүхэлдэн бүлэглэл үүсээд байна. Баядгийн ялгаа их болоод байна гэж ярьж байна л да. Эннийг бол үнэхээр одоо бид нэр бий болгохгүй байх гол суурьудыг л хийсэн шүү дээ. Мал тэр үед хувьчлагдаж малчид малтайгаа болоогүй байсан бол тэр мал яаж төвлөрөх байсан бол орон сууцыг иргэдээ үн төлбөргүй хувьчилж өгөөд орон сууцтай нь болгож өгөөгүй бол тэр орон сууцны арилжаанууд хаана яаж төвлөрөх байсан бол газрыг хувьчлах асуудлыг шийдэж иргэн болгонд газар өмчлөх эрхийг нь хуваарлаа тэр эрхийг нь нийтлүүлээгүй бол тэр газар яаж хуваарлагдах байсан бол энэ болгоны хэдүү цагт хин хийсэн бэ гэдэг авьяагаа бол бид нар магтуулахгүй. Энэ бол үнэхээр арчлал хүний эрхийн нэг болоотлогоо бол өмчийн асуудал. Хүнд орох оронтой ооч хаягтай гэж хэлдэг. Тэрэн шиг үнэхээр өөрийн орох оронтой бас нэг аминда аваад явах өмчтэй болсон. Тэр нь бол жигд хуваарлагдсан гэдэгт бол эргэлзэхгүй байна. Гэхдээ бид нар энийг бол олон удаагийн тухайлбал одоо сая их хурлын дарга үглээд л хэлж байна шүү дээ. Бид нар бол татварын хууль олон төрлийн татварын хуулиуд л өөрчлөлт оруулах гэж байна гэж. 10 зарчимгээ татварын хуулиуд хийлээ. Энэ татвар гэдэг чинь бол нийгэмдэх бас жигд харилцааны дахин хуваарлтын орлогын дахин хуваарлтын нэг том механизм шүү дээ. Энийг бол хэдэн үед хин ямар улс төрийн хүчин ямар намын санаачлагаар энэ болгон хийгдчихэв. Тэрнийг бас бодох хэрэгтэй. Дараачаар нь энэ тэгш байдлын тухай асуудал. Энэ бол хүн сурдлын тухай асуудал. Хүн болгонд адил боломжийг олох тухай асуудал. Сая бас л үглээд ярьж байна, тийм үү? Хүн болгонд адил боломжийг адил боломжгүй хүнд нь яаж эрхийн илүү өгөх юм? Адил боломжтой байдаг улсууд нь яаж боломжийн оролцоог нь хангах юм? Тэр тухай асуудал бас саяны хүлээгдэж байгаа хуулиуд дотор бол хариуцлагатай байж шин. Өөр нэг асуудал хариуцлагагүй улсуудад одоо нэг нь ялж авчиж байна. Ял авахгүй байна, тийм үү? Гээд ирж байна. Тэрний хамгийн чухал зүйл юу? Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль. Зөрчлийн хууль, түүний процессын хууль. Цоошин төвшөнд нь ажиллаа шүү дээ. Тэр цоошин төвшөнд тавьсан тэр хуулиуд өндөр хүлээгдэж шүү дээ. Тэгэх юм бол энэ бол томоохон дэвшлэр рүү хүрнэ. Эргэлзэхгүй байна. Энэ процесс нь буруу байдаг учраас ялын бодлого нь буруу байсан учраас энэ дээр нэлээд ийм шинжийн байдлууд бол үүссэн. Энэ дээр шүүх прокурорын оролцооны тухай асуудлууд, дээрээс явилгалтай тэмцэх газрын оролцооны тухай асуудлууд энэ болгон. Тиймээс яг ингээд саяны сэтгүүлчийн асууж байгаа асуултанд өнөөдөр бид нэр бүгдийг тэгшхэн байлгаж чадахгүй. Бүгд тэгш байна гэдэг бол коммунист зарчим. Ялгаатай байгаа нь сайхан, ялгаатай байгаа нь сайхан. Ялгаатай нь сайхан луу бусд нь бол дундад төвшинлүү бүгдээрээ шилж.
Ийм л шүү дээ. Арчсан намын үндсэн бодлого бол дундаж төвшнөл одоо олох болох л тухайн асуудал шүү дээ. Дундаж төвшнийг олох болохоор дээрээс нь өнөөдөр энэ ажил олгогч болж байгаа томоохон компаниудад бид нар өнөөдөр өгөөсгөө шимжлээд хийж болохгүй. Эднэргүүгээр ажил байхгүй. Ажил найдвартай олгогчтой, ажилтай орлоготой Монгол хүн байж дундажууд бий болно шүү дээ. Тэр дундажууд чинь татвараараа нөгөө нийгмийн 3 эмзэг скишн авчихсан шүү дээ. Нийгмийн салбарыг авчихсан шүү дээ. Тийм учраас ерөнхий цогц бодлогоор харахад бол бид нар арчилсан нам хөтж болоод явж байгаад бол баярлж байгаа. Тэр 26 жилийн өмнө хуралдсан хурлын үзэл санааг өнөөдөр зөөгч нь болоод тэр зөөгч гол нэвтрэлцэл бол энэ бодлогуудаар хийж байгааг нь бас бид бахархаж ярих хэрэгтэй юм. Баярлаж ярих хэрэгтэй юм. Бас үүрэг болгож үргэлжлүүлэх хэрэгтэй юм. Тийм ээ, үүрэг болгож үргэлжлүүлэх хэрэгтэй. Тэрний хэлтлээ өнөөдөр зүтгэж байна. Нэг асуулт байна л да. Тэгэхээр парламентын нэг хэлбэр нь өөрөө зөвшөлтсөд байгаа шүү дээ. Тэгэхээр улс төрийн өнөөдрийн нөхцөл байдалд зөвшөлтчүүд ээлж бус чуулгана явуулах боломж байгаа юу гэдгийг асуумаар. Хоёрдугаарт нь үнэхээр улсын хурлын даргын зөвлөлийн хурал ээлж бус чуулганыг зарлах дараа нь сүүлд энэ лонгт хуралдсан хурал нь өөрөө үндсэн хууль зөрчсөн асуудал байгаа юу. Гуравдугаарт нь Монгол Ардын хувьсгалт намын өнөөдрийн ээлж бус чуулганд орохгүй байгаа үндсэн шалтгаан нь намын дарга энэ хоёрыг ерхий шатар сайд болох асуудал байгаа шүү дээ. Энийг бол нийгэм ийм асуудал өнцгөөс хараад орохгүй байх шаардлагатай шүү дээ. Энэ дээр зөвшөлтсөл ойлголцлын ямар хэлбэрийг одоо сонгож болох вэ? Арчилсан намын бүлэг бол өнөөдрийг хүртэл зөвшөлтсөл хийж яваа. Монгол Ардын намцайч маш удаа хугацаанд зөвшөлтсөлд ажиллаж байна. Монгол Ардын хувьсгалт намтайч мөн олон жил зөвшөлтсөж яваа. Өчигдрийг хүртэл өнөөдрийг хүртэл би зөвшөлтслөө үргэлжлүүлсээр яваа. Хамгийн харамсалтай нь одоо дэгийн хуулийн зөрчсөн асуудал дээр л энэ асуудал яригдаад байгаа шүү дээ. Яагаад гэвэл улсын их хурлын даргын захирамж гарсан бол улсын их хурлын гишүүд хоролцох үүрэгтэй. Даргын зөвлөлийн хурдвал зөвшөлтслийн хүрээнд явагддаг. Тухайн энэ ээлж тус чуулганыг хуралдуулах бүх шийдвэр даргын зөвлөлийн шийдвэрээр гарч ирсэн. Тэрнээс бол улсын их хурлын дарга өөрөө дураараа асуудлыг тавьсан гэж ингэж яриад байгаа нь бол худлаа асуудал. Монгол Ардын намын 2-3 гишүүн энэ асуудлыг ингэж хөндөшөлөө. Зөвшөлтсөд Монгол Ардын намын дарга өөрөө ордог, бүлгийн дарга нь өөрөө ордог. Ийм учраас бол бүх намын төлөөл даргын зөвлөл байгаа. Хоёр асуулт. Уучлаарай ихлэ асууч. Тэгэхээр ээлж тус чуулганы эхний асуудал нь бол үндсэн хуулийн цэцгийн гишүүнийг эргүүл надах асуудал байсан. Тэгэхээр энэ цэцгийн дунд суудлын шийдвэр гарсан тохиолдолд энэ асуудлыг хэлцэх хууль эрх зүйн боломж байгаа юу? Өөрөөр хэлбэл улсын хурал энэ төдөлзүүлсэн хуулийн дээр ямар нэгэн шийдвэр гаргах боломж байгаа юу? Хоёрдугаарт авилгатай эмзэг газраас одоо намбарын их хоёрыг шадар сайдаар томилох боломж байхгүй гэсэн агуулгатай юм дүгнэлт гарсан байна. Энэ тохиолдолд ерөнхий сайдын зүгээс шадар сайдад нэр дэвшүүлэх өөрөөр хэлбэл их хуралд өргөн барих боломжгүй болж байгаа гэсэн үг. Энэ асуудал дээр тайлбарахгүй юу? Үндсэн хуулийн цэц их хурлын сүүл дотсон хуулийг бүхэлд нь хүчингүй болгоогүй л дээ. Зарим зүйлийг хүчингүй болгосон. Жишээ нь бол хууль зөрчсөнийг Тэмүүжингийн хууль гарахаас өмнө шүүх тогтоодог байсан. Тэмүүжин болохоор Тэмүүжингийн хууль бол эрх үхээ байгууллага тогтооно гэж байсан. Тэгэхээр аль нь хүчингүй болсон учраас үндсэн хуулийнхаа заалтын дагуу хууль зөрчсөнийг хэн тогтоох нь байхгүй болсон учраас улсын хурл өөрөө шийдэл явна. Тэнд бол ямар нэгэн асуудал байхгүй. Цэцгийн дарга чи яагаад огцрох төрөө тулцсан гэхээр тэр хуулийн өөрчлөлтөөс болж огцрох төрөө тулаагүй шүү дээ. Хүчин төгөлдөр болоогүй байгаа хуулийг хэрэгжилж болохгүй гэдэг бичиг ирүүлснээс болж огцрох гэдэг. Монгол улсад хуулийг хүчинтэй хүчингүй хэлдэг ганцхан л байгууллага. Тэр нь улсын хурл. Тэрнээс үндсэн хуулийн цэц юм уу одоо үндэсний бүхий холбооны цэц ч юм уу тэр байгууллага бол хэлэх эрхгүй юм. Тийм учраас тийм алдаа гаргасан учраас огцрох дээрээ тулсан байгаа тэр хүн. Ерөнхий сайдаас асуух хэрэгтэй. Ямар бичиг ирснийг бид мэдээгүй. Хэрвээ одоо тэр бичиг нь өөрийнх нь нэрийг өргөн мэдүүлж болохооргүй байгаа бол болохгүй л байх. Болохгүй юмыг болго гэж арчилсан бүлгийг шантажлж болохгүй шүү дээ. Бид бол хуулиар дагах хэрэгтэй. Тийм учраас та нар ерөнхий сайдаас өөрөөс нь асуу тэрийг. Ардчилсан нам хоёр хуралд өргөн баригдаагүй асуудлыг бид захирамжинд оруулах боломж бол надад байхгүй. Баригдсан тохиолдолд оруулна. Ардчилсан нам 2016 онд эвсэлтэй
одоо махантай ер нь нэгдэж сонгуульд орох энэ тухай асуудал яригдсан уу? Магадгүй энэ хуралд орж ирэх байгаа шалтгаан нь маань махны нэгдэл явагдаж байна ч гэж иймэрхүү байдлаар зарим хүмүүс ярьж байна л та. Арчилсан нам 2004 оноос хойш шинтэй ч эвсээгүй, эвсгчгүй дангаараа сонгуульд орно. Энэ бол манай намын олон жил үргэлжилж байгаа бодлого. Харин улсын хурлд судалтай бусад жижиг намууд арчилсан намтай нэгдэж болно. Бид урилга явуулсан. Тэр урилгынхаа дагуу процесс үл явж байгаа. Монгол Ардын хувьсгалт намтай бид нэгдэх урилга явуулаагүй, сонгуульд хамтарч орохгүй. Энэ бол маш тодорхой. Бид бол хэнтэй ч эвсэл болохгүй. Бид дангаараа олонх болох зорилго тавьж ажиллаж байгаа. 26 жил биднийг олонх болох саналыг Монголын ард түмэн өгсөнгүй. Одоо нэг болгоод өгөөч ээ. Бид дараагийнхаа 76 мянган айлыг орон сууцнд оруулмаар байна. Улсын төсөөс нэг төгрөг гаргахгүйгээр. Бид 100 мянган малчнаа үйлдвэрлэгч болгомоор байна. Зээлийнх нь үг бууруулж байна. Бид жинхэнэ экспорт хийдэг үйлдвэрлэгч болгомоор байна. Гэх мэтээр хийх ажил бол зөндөө байна. Энэ хийх ажилд бидний эрх мэдэл хүрэхгүй байна. Өнөөдөр шиг хурлаа оролдуулж чадахгүй байна. Энэ их хурл анх бүрдэхдээ 31 гишүүнтэй байсан. Арчилсан нам. Одоо бол бид 35 таа байна. Дахиад 4 гишүүн бидэнд дутаад байна. Хэн нэгэн намтай эвсэхгүйгээр, хэн нэгний гуйлгүйгээр эрцээ бүрдүүлээд хурлаа хийгээд шийдвэрээ гаргахад бидэнд 4 гишүүн дутаж байна. Энэ их хурл байгуулагдаад, энэ их хурлд байгаа бүх намуудтай, бие даагчтай хүртэл арчилсан нам болохоосоо болохгүйг нь хүртэл эвсэж үзсэн. Эвсэж үзээгүй хүн одоо үлдсэнгүй. Монгол Ардын намтай эвсэж засгийн газар байгуулж жил орчим ажиллалаа. Монгол Ардын хувьсгалт нам, Монгол үндэсний арчилсан намын шударга ёс эвсэлтэй одоо хүртэл бид нар хамтарч засгийн газар байгуулаа явж байна. Бие даагчид бидэнтэй хамтарч ажилладаг байсныг та бүхэн мэдж байгаа бах. Иргэний зориг нам. Ерөөсөө сүүлийн 2-3 их хурл олонх бүрдээг учраас энэ нэг зовлон бол үргэлж гарч байгаа. Зарим жил нь Монгол Ардын нам олонх болдог, олуулаа болдог. Зарим жил нь бид олуулаа болдог. Тийм учраас 16-ны сонгуулиар Монголын ард түмэн аль нэг талдаа аль нэг намын олонх болох хэрэгтэй. Тэгжээж ажил бол хурдан явнаа. Бид бол хэдийгээр олонх болоогүй ч энэ 4 жилд ажиллаа бол хангалттай хийсэн. Хизээ байтлаа 76 мянган айл 8% зээлээр байртай болж ирсэн. Хизээ байтлаа малчтын зээлийн хөв 2-3 дахин буурч ирсэн. Хизээ байтлаа инфляц 1.9-тэй болж ирсэн. Ажил авахд бол маш хэцүү байсан. Түүхэн эдийн үн гэдэг манай улсын экспортын 97% нь үн унсан. Тэгээ яагаад бид нар доллар нь 5,000 хүрчихгүй ийм байдалтай яваад байна гэхээр бид бол маш зөв менежмент хийсэн. Санхүүгийн салбарт хийсэн. Одоо бид нар үр дүнгээ үзэж байна. Цаашид энэ ажлаа үргэлжлүүлмээр байна. Тэгэхин тулд биднэрт хэн нэгэн намаас, хэн нэгэн бие даагчаас гуйлгүй эрцээ бүрдүүлдэг л шийдвэр гарах хэрэгтэй. Ингээд яваад ах уу? Байгууллагаас ганцхан асуулт тодруулж асуух гэсэн. Таныг намын дарга цаймаага уудаг юм уу? Намын дарга шадар сайдад 2 цагаас чуулгантай бас бид нар намрын ихээр шадар сайдад нэрээ дэвшүүлээд 3 сар болж байгаа. Энэ хугацаанд та намын даргын хувьд засгийн газарт хамтарсан Монгол Ардын хувьсгалт намын даргатай ер нь уулзаж энэ шадар сайдад нэр дэвшүүлэх боломжийн асуудлаар ер нь судалж ирсэн. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар шадар сайд болох боломжтой үгүй юу гэдэг дээр ямар нэгэн тохироо хийгдсэн үү? Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр ч гэсэн бас шадар сайд болгоно гэсэн тохироо хийгдсэн гэж яригадаад байна. Улсын хурл бол хуулийн хүрээнд ажиллах ёстой. Засгийн газар мөн адилхан. Хуулийн хүрээнд ажиллана гэдэг нь яадаг юм гэхээр шадар сайдад нэр дэвшүүлээд холбогдох газруудаас нь бичиг сачгаа явуулаад хариу нэрхээр улсын хурлд өргөн барьдаг юм. Тэр процесс нь дуусаагүй байгаа учраас би ерөнхий сайдыг төлөөлж ярих боломжгүй. Өөрөөс нь асуу. Дарга ганцхан асуулт. Таныг одоо их хурлыг даргалахтаа одоо Монгол Ардын намын гишүүдтэй ёс бус харьцаж байна. Тэгээд ер нь бол намын гишүүдийг ялгуурлаж одоо дээрлэхэж дарамтлаж байна гэдэг ийм зүйлийг Ардын намын зүгээс тавиад удаж байна л да. Тэгэхээр зарим гишүүдийн нь хэлж байгаа үдээс хойш одоо их хурлын даргаыг огцруулах асуудлыг өргөн барина. Яагаад гэвэл одоо энэ хүн бол хэрэгс итгэрлээ аарч цана гэж тэгж ярьж штэ. Тэгэхээр энэ дээр та ер нь үндсэл дээр нь ямар тайлбар юмэр вэ?
огт үндэслэлгүй юм ярьж байгаа. Ерөнхий сайдыг огцруулдаг шиг 19 гишүүн гар үсэг зураад огцруулах үндсэн хуулийн боломж байхгүй. Би ийм ааштай хүн, би энийг өөрчлөх боломжгүй. Улсын хурал сахилгатай байх ёстой. Дуртай үедээ ирээл, дургүй үедээ карта суглал гэдэг ийм эрх чөлөөг улсын хурлын гишүүдэд үндсэн хуулиар олгоогүй. Үндэсний бүхний барилдаа 14 цагаас эхэлдэг болсон байна. Маш сайн хэрэг. Би одоо маш олон барилдаан дээр очиж байгаа. Улсын хурлын хуралдаа өглөө 9 цагтаа эхэлсэн тохиолдол би санахгүй байна. Тэр ийм л улсуудад би хариуцлага ярьж байгаа. Хариуцлага ярихаар урдаас өрүүлцэд байгаа. Өөр юм бол байхгүй. Зүгээр л үндсэн хууль заагдсан үүргээл биелүүл. Бүгд өглөө 9 цагтаа ирэл хурлаа хийгээл явхад юу нь болохгүй байгаа. Цалин авдаг ажил нь шүү дээ. Бүх намын гишүүдэд яг аав адилхан хандж байгаа. Тэн дээр бол ямар ч асуудал байхгүй. Гомдол гаргаж байгаа улсууд бол ажилдаа ирдэггүй. Нэг асуудал хэлж яхад нөгөө асуудал ярьдаг л улсууд байгаа. Микрофон таслах эрх надад байна. Хадуураад байвал бусдынхаа цагийг хэмнэх ёстой шүү дээ. Тасалж л таарна шүү дээ. Өнчиг дээр тарах юм. Би зүгээр саяны асуултан дээр улсын хурлын даргын бүрийн эрх дотор нэг чухал үүрэг байдаг. Тэрнийг эрх гэж та нар бодоод тэгээ эрхээ хэтрүүлээ гэж яриад байх шиг байна. Ерөөсөө дгийг сэх болох л тухайн асуудал. Дэгэн дээр юу гэж хэлдэг вэ? Хэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууж үг хэлнэ л гэдэг. Тэгээ та нар бүгд анзаарж байгаа шүү дээ. Хэлцэж байгаа асуудал А байхад байн аманд нь орсон Б асуудлаа ярьж идэг үстэй. Тийм ээ? Асуух асуултын тийм ээ? С гэдэг асуудлыг асуухад амандаа орсон Г гэдэг асуудлаа асуудаг шүү дээ. Тэгт чинь тэрнийг таслахаас өөрөөр байхгүй. Таслахгүй бол харин их хурлын даргаыг та дэг сахиуж хурал удирдсангүй гэдэг талаасаа шүүмжлэгдэж асуудалд орно шүү дээ. Тэгэхээр зэрэг ийм л ирмэгдээр л явдаг шүү дээ. Би хаяа даргын оронд хурал удирж явах бас л над руу зөндөөл дайрдаг шүү дээ. Над дүүхэлөөсөн миний үгийг таслалаа гэдэг юм уу тийм үү? Гэх мэтлэг. Асуудал яг л тэнд байдаг шүү дээ. Тэгжил дэгсэх юм шүү дээ. Ягаад гэвэл хичнээн том эрх мэдэлтэй юм шиг улсын хурлын гишүүн харагдавч нэг улсын их хурлын гишүүний энэ эрх нь бусад их хурлын гишүүдийн адил эрхээр хязгаарлагдах л ёстой байхгүй юу? Би чинь цагаа тэгж алдаж суумааргүй байдаг байхгүй юу? Тэгж дими холбогдлого юм сонсож холбогдлого асуултанд хариулж суухыг авмааргүй л байдаг байхгүй. Яг л бидэнд цаг нь үнэтэй байна. Яг л би ахаад асуумаар байна. Яг холбогдсон юм руу яримаар байна. Олон түмэн холбогдож байгаас л юу хэлцэж байгааг нь бодит мэдээлэлээр авмаар байна. Заримдаа дундаас нь орох юм бол ямар юм хэлцэж байгаа юм болоо гэд асуух юм бол тэр нэг үзэж байгаа иргэнээс мэдхгүй энэ нэг л уулуурхайн тухай юм шиг байна гэж. Биш ээ, эн чинь боловсролын хууль ярьж байгаа гэж. Үнэ үү? Ийм л байдал харагддаг ш. Та нар бүгдээрээ мэднэ ш. Боловсролын хуулийн дээр л одоо уулуурхайн тухай ярьдаг шүү дээ. Нөгөө газар хамгаалах тухай асуудал руу ярьдаг ш. Нөгөө нинжагийн тухай, уурхайн тухай ярьдаг ш. Нөгөө олигархийн тухай ярьдаг ш. Тийм ээ? Ингэж болохгүй л яахгүй. Ингээд таслах л ёстой. Яг гэвэл энийг иргэн хуулийг сонсож байгаа иргэн бас бодит мэдээллийг салтаар оруулахыг бас хориглох л ёстой шүү дээ. Тэгжлээ үүрэг гүйцэтгэж байгааг нь хардаг. Тэгээд тэрийн ширүүн болж харагддаг юм билэ. Тэгээд тэрний тоодгүй л байх. Нэг сайхан үг байд юм байлээ. Над руу хүн муу хэлээлэг. Муу хэлж байгааг нь бол зүгээр сонсохгүй муухай хэлэх юм бол хараагаал сонсохгүй байхад бол эцсийн бүлэгт надад дээр хараал нөрөхгүй тэр хүн өөрийнхөө хараалд л өөрөө орчдөг байхгүй тэр хүүхэндээ битүүрээд тийм ч яг л тэгжил яваад харагддаг юм. Тэрнийг би буруутгахгүй шүү дээ.